жигд бодно гэдэг нь ерөөсөө яг нэгэн жигд крем юм уу, нэгэн жигд пудр тавина гэсэн үг биш. Энэ нь болохоор тухайн хүний нүүрний арьсны өөр хэсэгт өөр бүтээгдэхүүнүүдийг тааруулж тохируулаад яг харахад жигд харагдсан байх хэрэгтэй байдаг. За эхний хичээлээр би та бүхэнд яг энэ талаар орох байгаа. За нүур бодолтын хамгийн ихний алхам бол чигшүүлэх. Тэгэхээр нүрээ цэвэрлсэний дараагаар тоникоор арчих юм уу, мистийг ашиглаж болно. За мистээр эхлэе. За ингээд шингэтэл нь хүлээн. Жоо хэрэг мөрөж. Ер нь бол одоо арьсаа сайн арчилдаг хүний арьс будаг авахта шал өөр гэдэг л да. Үүнийг одоо жишээгээр тайлбарлах юм бол хатцсан хөрсөн дээр ингээд гинт үер буухаар ус нэвчиж ордгоо штэ. Тэрнтэй адилхан зөөлөн хөрсөн дээр ус орохдоо бороо орсны дараа ус нэвчгтэй аяга амархан байдаг штэ. Тэрнтэй адилхан өдөр болгоны арьс арчилгаагаа маш сайн хийх юм бол будаг шингэх, бүтээгдэхүүн шингэж одоо илүү гоё өөрийн мэд харагдах, гөлгөр харагдахад төхөн байдаг. За хуурай арьстай байх юм бол тос орсон бүтээгдэхүүн, энгийн болон холимог арьстай байх юм бол усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглүүл зохимжтой. Ер нь л одоо тослог ялгараад байдаг бол усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг. Аль ч хэсэгтээ тослогддгүй бол тосон суурьтай бүтээгдэхүүнийг заавал суур чигшүүлэх бүтээгдэхүүндээ хэрэглэнэ. Хэрвээ холимог арьстай бол ерөөхдөө тухайн бүрт нь бас өөрөөр чигшүүлж болно. За мистний дараагаар чигшүүлэх лошн тос юм уу? Өдрийн тос байж болно. За түрүүний ярьсанчлан тослог ялгардаг арьсанд бол усан суурьтай тос, хуурай арьстай хүмүүс бол тосон суурьтай тос хэрэглэх нь байна. За ингээд чигшүүлэх тосоо нүүрнийхээ төвөөс гадагшаа чиглэлтэй юм тойрог хэлбэр төрхөж өгнө. Хэрвээ тосоо хитүүлчих юм бол тос маань өөрөө будгийг задлах чанартай байдаг болохоор будаг маань хурдан айрлах болон одоо тогтохгүй гулгаж арилаад байна гэсэн үг. Тийм болохоор сайн ингээд жигд бөгөөд яг хитрхийн нэмгэн биш, зузаан биш, яг голоор нь түрхнэ гэсэн үг. За өөрийнхөө хэрэгэлдэг сет бүтээгдэхүүнийхаа өдрийн тоос юм уу, серумыг бас ашиглаж болно. Лошн байвал илүү тохиромжтой. Ер нь хөнгөн бүтцтэй тосыг ашигладаг гэсэн үг. За эхлээд нүүрний том хэсгүүдийг дуусгана. Дараа нь дух, хамар, нүд, урал гэж жижиг хэсгүүд рүү орно. Духны арьс нь им хөндлөн чиглэлийн зураастай учраас хөндлөн чиглэл төрөж өгнө. Тосоо жигд түрхэх нь бодолтын суур жигд болох үндсэн суур нь болдог учраас яарч энэ тэндгүү түрхэх биш. Сайн жигд нэг төвшөнд түрхэж өгөх хэрэгтэй. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл. За ингээ хүзүүрөө жоохон усгачих. Зохин дээр нэгэн түрхлээ. Хэрвээ зохины доор үрчлээ үүсэт идэг бол зохины доотлын хэсэгт арай жоохон зузаан түрхэж өгч болно. Хуурай шад байдаг хэсгүүд дээр нэмж түрхнэ гэсэн үг. За тийш харж байгаа юм. За ингээд нэг хуруугаараа түрхээд нөгөө хуруугаараа тараагаад яваад иж болно. За миний хувьд нүур бодолтын суурьнд олон дараалалтай бүтээгдэхүүн түрхэхээс аль болох зайлсхийдэг. Тэгэхээр бүтээгдэхүүн хоорондоо харьшлах юм уу, эсвэл будаг тогтохгүй байх гэсэн сөрөг талууд гардаг учраас аль болох цөөн дараалтайгаар буудахыг ирмэлцдэг. Тийм болохоор одоо чигшүүлэх бүтээгдэхүүн бол дууссан. Одоо нарны тосоо түрхээд тэгээ бодолт руу гарна. За нарны тос бол заавал түрхэх шаардлагатай. Нарны тос маань өөрөө янз бүрийн
давхар найрлагатай байдаг. Хөгшрөлтийн эсрэг, витамин Е, С гэх мэтчлэн янз бүрийн найрлагатай байдаг болохоор давхар серум эсвэл хэрэглэх шаардлагагүйгээр зүгээр шууд нарны тосоо чийгшүүлэгч дээрээ түрхээд тэгээ бодолтой эхлэж болно. За яг тос түрхсэнтэйгээ адилхан нүүрний том эсгүүдээ эхэлж дуусгаад жиг түрхэхийн тулд том эсгүүдээр эхэлж явж байгаа. Тэгээд жижиг эсгүүдээрээ түрхнэ. Түрхэхдээ боломжоор нүрээ дээш нь болгож дээш нь чиглэлтэй түрхэж өгнө. Ингэж за одоо модулийн маань харьс будаг авахд бэлэн боллоо. Томьёо апыг татаад ур чадвараа хөгжүүл.